За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За гадаа 2026 он болж байна. За яагаад гадаа 2026 гэж байгаа гэхээр дотор цаг хугацаагаар аялж байна. Тий. За одоо чинь би 91 оны 1-р сарын 18-ны өдөр дээр явж байна. За би 81 оны 4 сарын 1-ний өдөр явж байна. За бид хоёр түрүү бас унан сонинг хамгийн эхлээд нэг юуны тухай сансарт ниссэн мэдээлэлээр эхэлсэн шүү дээ. Тий 81 оны 3 сарын 23 буюу яг Монгол Улс сансарт ниссэний өдрийн маргаашийнх нь үнэн сонины тухай ярьж исэн. Тий. Тэгэхээр Монгол Улс сансарт нисээд 44 жил 9 сар өнгөрчжээ гэдэг. За Тий. За тэгээд тийш нь 23-нд 22 ниссэн биз дээ. Москвад. Тий 22-ны 5 цаг оройны 5 цаг тийм ээ. Тий 5 цаг орчим ниссэн юм байна. Тэгэхээр Монголд болохоор нэг 11 12 цагийн үед ниссэн юм уу да. Монголын цагаар. Тэгээ Монголын цагаар тий тэгээд 23-ны сан дээр нь гарсан юм байна. Тэгсэн чинь 4 сарын 4-р сарын 1-ний 4-р сарын 1-нд шууд Зөвлөлт Монголын сансрын хамтран нислэг гээд тэгээд бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг, Монгол ард улсын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гээд хоёуланг нь тийм бэ. Баатар цол олгох тухай гэдэг. Зарлигийн юу вэ те? Тийм байд. Тэгээ зарлиг багууч. Тийм байна. 3-р сарын 31-нд зарлиг нь гараад тэгээд 4 сарын 1-ний сонин дээр шууд нийтлэгдсэн байна. Тийм бай. За нөхөр В.А. Женебеков Монгол ард улсын Баатар цол олгох тухай бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь тойрог зам эрдэм шинжилгээний салют 6, Союз Т4, Союз 39 зохицуулбарт Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд харамгаа гавьяа байгуулж эрэлхэх зориг гарган баатарлаг үйлс бүтээснийг тэмдэглэж Союз 39 хөлгийн дарга Зөвлөлт холбоот улсын сансрын нисгч Зөвлөлт холбоот улсын Баатар Владимир Александрович Ранибеков бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цол олгож Сүхбаатарын одон алтан 5 гушуу медалаар шагнасваа. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Юу Цэдэн бол Монгол ард улсын бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц Готов Улаанбаатар 1981 оны 3-р сарын 31. Тэгээд бас тэгээд энд нөхөр Ж гүр аригчаад бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цол олгох тухай. Тийм байна. Хоёуланд нь тэгээд. Тийм байна. Тэгээд яг эхлээд Женебековыг гадны хүн болохоор нь илүү бас тийм ээ. Хүндэлж эхэлж битсэн л баг л да тий. Тэгээд гашуушт нислэг найрамдлын жишээ гэж ингээд маш их юм байгаа. Нэрээ тийм байна тий. Сансрын нисгч цол олох сугаа гэж хингүрэгч аваад. Тийм билээ. Тийм бай. Сансрын нисгч цол олох тухай. Тэгээ энэ цол юм биш үү? Тийм бай. Сансрын нисгч цол юм биш. Цаанаас олох юм биш зарилгаар. Тийм бай. Горбатког найрамдал медалаар шагнах тухай гэсэн байна. За. Сансрын нисгч бид нар зүгээр хилээд идэм юм чи бүр яг бүр юугаар зарилгаар олох юм биш. Нөхөр гүрэгчаад бүгд найрамдах Монгол ард улсын сансрын нисгч цол олгох тухай. Тий. Зарлиг өөр бүр ардын хурлын тэргүүлэгчдийн зарлиг гинэ 100. За шинэ. За би болохоор нөгөө 90-ад оны ороо бусгай цаг үеэс би зүгээр яг сонингуудыг харсан яг 90-ад оны сониноос юу байд юм бэ? Цагдаагийн ерөнхий газрын төв хэвлэл гэж байд юм байна. Тэгээ тэр нь болохоор нүгэл буян гэдэг ийм сонин гард юм байна. Цагдаагийн газрын хэвлэл нүгэл буян гэж байсан тий. Харин би анх удаа мэдлээ. Тийм үү? Энэ зардаг байсан. Тийм үү? Цагдаагийн газрын хэвлэл Монгол орныхон төлөө зүтгэе нүгэл буян гээд 17 дугаар жарны усан бичийн жилийн хаврын тэргүүн сар гэсэн юм зүтгэе. Нөгөө Монгол юу муутай. Тий 2 дахь жилдээ гэж байгаа хгүй. Тэгэхээр энэ 91 оноос эхэлж цагдаагийн ийм нүгэл буян гэдэг ийм сонин гардаг байжээ. Тийм. Тэгээ одоогийнхоор бол тэгээ тэр цагдаа тоотой холбоотой мэдээллүүд тий гардаг гэмт тэргүүдээ ингэ бичдэг гэсэн юм байна. Тий ингээд гимшигтэйч гээд зүүн бүрэн сумын уурын зуухны галч баяраа 91 оны 4 сарын 11-ний шөнө 23 цагийн орчим цогтуугаар төв уурын зуухны ажилчдын амралтын байранд бүсээрээ боож нөгөө л зүүн бүрэнгийн залуус минь дээ өөжөө 50 ухаантай Монгол хүний үрсэд биш билүү гэл.
Юу амин орлож юм уу? Тийм л юм шиг шүү дээ, тий. Ард үлдсэн төрөл төрөсдийнхөө элэг зүрхийг шанталж амьтны царай ихцлэхэд ч хэцүү байдалд тэднийгээ юунд орхиндоо гэвч өөрөө өөрийнхөө галд шатаж байгаа хүнийг та бид яалтаач билээ гэсэн. Ийм хэргийн хэмэдэг ингээ бичтэй мэн ингээд юугаа яатсан. Тийм мэдээ гарсан баха тий. Тийм мөрдөн байцаа галбаны мэдээлэлгээд ингээд бүр За. мөрдөн байцаа галбаны мэдээлэл гардаг юм байна. Одоо ийм цагдаагийн ийм Харин гардаг юм болов. одоо ийм цагдаагийн газрын юу байд юм болов? Одоо байхгүй хаа. Тий. Паспортын саарл ордны өмнө долгон, бялдуучил, сөхөр, мөрөг гэсэн. Юу гэж юм уншлаад байж байгаа. За, гадаадд явах хүнд хамгийн хэцүү, хамгийн аимшигтай нь паспортын даваа гинэ. Паспортын давааг танил талтай, арын хаалгатай, эрх тушаалтай, эд хөрөнгөтэй цөөхөн хүн давна. Бусд нь сөхөрн, сөгдөн. Паспортын даваа бол цөхрөлийн даваа. Энэ давааг давах гэж зүдэрсэнд орхоно. Заримд нь үхэх нь алтан өлгээд очиж нойрсох нь амар мэт санагдана. Паспорт юм бах та. Хэмэтгүй. Паспорт хүн суртал чирэгдэл. Паспорт пүрэв генералын эд бах. Паспорт цагдаагийн зах зээл. Гинэ. Ингэж бидний тухай хэвлэлд гинэ. Цагдаагийн тухай өөр хэвлэлүүд бичснийг өөрсдөө ингэж бидний тухай бусад хэвлэл ингэж бичиж штэ гэж бичдэг юм байна. Наад шиг зүг юм. Лаг юм биш үү те өөрсдөө сондоо те бид нарыг ингэж муулж штэ хүмүүс гээд тий Тийм байна. тий бидний тухай хэвлэл тэгээд сая арчил сонь бичсэн байна уу? тий саяны болохоор бэ шонхой гэж хүн арчил сонины 12 дугаар номер дугаард ингэж бичсэн юм байна. Паспортын саарл ордны өмнө долгон, бялдуучил, сөхөр, мөрөг гэдэг. Энэ үед чинь нөгөө олон ургалж үзэлгээд эд нөгөө хүчин амжилсан үзэл واخгүй юу? Тийм тэгэл өстө нэрэ өстө нөгөө зөрүүлэл гэдэг байж таа. Яа. Зодох дуртай болжээ. Ардын иргэсний сурвалжлагч Ганди цэргийн ерөнхий прокурортой ярилцлага хийхдээ цагдаа хүн зодох дуртай болж ял шийдэглийг нь энгийн хүнийхээс чангалмаар байна шүү гэсэн аястай олон хөтлөх асуултууд тавьжээ. Прокурор Хатанбаатар хариулахдаа 91 онд 196 хүнд холбогдох 145 эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлсэн. Хэрэг урд оноос 89% буюу 2.5 дахин өслөө. Энэ нь мэрэгжлийн ур чадвар дутагдах, эрхээ хэтрүүлэх, захилга султай, эрх зүй мэдлэг хангалтгүй, боловсон хүчнээ шилд сонгож авч чадаагүйгээс болж байна гэд сохтуу үедээ хүн зодсон, зэвсэг борохоо буруу хэрэгэлсэн, машинтай явахдаа осол гаргасан олон баримтууд дурджээ. Ардын иргэсэн дээр цагдаагийн тухай хэлсэн байна. Ардын иргэсэн нь бол бас нэлээд нөлөөтэй сонь шүү. Тий, тэгээ энэ чинь тий, тэгээд бидний тухай хэвлэлт гээд ингээд цагдаа нарын тухай муулсан, шүүмжилсэн юмнуудыг мундаг шүү дээ. Ингээд бичдэг юм байна. Мундаг байна тий. Чи цагдаа зодуулж үтсэн үү нэрэ? Үгүй. Цагдаа зодуулж үзэх шүү дээ. Юу хийчихгүй гэдэг чи чамаа хэлээд байгаа. Яа, цагдаа зодуулж үзээгүй. Би борлоо бороход төлжл үү. Тий. Нэрэл бороход дуртай байсан уу тий. Амар бороход. Юмудад бороход дгүй тий. Тий. Яа, тэр үе тэр амар хүмүүсийг борохотгоос юу. Гойс юм мэдхгүй ёо. Яг би далжигч жаад нэг тий. Амнасаа болдг юм аа. Амнасаа болж байгаа нэг тэгээд хүний хувь заяа гэдэг ингээд хэргийн тахаа гэмт хэргийн юу ингээд бичдэг юм бэ. Энд чи тэр бүр 2000 он 2001 он шалт нүцгэн хүүхдүүдийн зураг яаж их гардаг байсан. Харин тийм л юм бэлээ. Тэр харин уул нь тэр зургнуудыг олж авч тэр мэдээнүүдийг авъя гэсэн чинь. Тэр дээдсийн хүрээлэнгээр тэр 2000 оны өмнө тэр амар их зураг байлж. Чи 2000 он гартал тийм байсан гэж юу? Тийм бай. 2000 он ч сайхан шүү дээ. Нэг юм 20 жилийн өмнө шүү дээ. 25 жилийн өмнө. Сайхан шүү дээ. Гүнээр 25 жил ч сайхан шүү дээ. Арайч дээ. Тийм ээ. Тэгээд 2000 гэсэндээ сайхан шүү дээ. 2000 он гараад гэхдээ ер нь гайг болсон шүү дээ. Ингээд айгу ер нь 95 оноос хойш ингээд ер нь харьцангуй ингээд цэгцэнд орж эхэлсэн гэж ярьд юм биш үү? Ер нь тийм. Яг нэг 91-ээс 93, 94 он хүртэл нэлээд хэцүү байсан юм шүү. Тий. Тэгээд 94 оноос эхлээд баг багаар ингээд цэгцэндээ орсоор байгаа. 2000 он гараад бүр айтайхан болоод. Ер нь бол тэр нийгэм амар ороо босгоо цаг үе 93 он хүртэл явсан юм шүү. 93, 94 он хүртэл, 95 он хүртэл гэсэн тий. Явсан. Тий, 95 он хүртэл ер нь явсан шүү. Тий. Юу вэ? Тий. За би нийслэлийн сонин бичиг. За 92 оны 3 дугаар сарын 28-ны дээр гарсан нэг юм юу байна. За нийтлэл байна. Нийслэлийн амьдрал өнөөдөр гэж заяа. За гэрэл тэгээд бас сүүдэр гэдэг энэ хоёр
юу байгаа байхгүй нийтлэл байгаа байхгүй юу? За. Нийслэлийн амьдрал өнөөдөр гэдэг энэ хэсгээр хүний мэс чанар муудлаа гэж хаагуул шуугилдаж хулгай дээр мэгслээ хэмээн энэ тэмдгөө халдаглал хүн өөрөө өөртөө ч баг итгэхэ байсан энэ эгэл саарл өдрүүд амьдралын сайхан муухай бүхнийг авч араасаа урссаар олон хөлийн гудамжаар автобус машин хүн цувсаар энэ сарын 11-ний нэгэнд огноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөө телевизийн чиглэлийн 131-р автобусанд 8 цагийн орчим 11-р хорооллын буудлаас сууж Монголын багшийн их сургуулийн буудлаар буухдаа би сууж байсан сандал дээр цүнхээ мартаад буусныгаа цэцэрлэгт очсныхаа дараа саналаа 12 дугаар хорооллын эцсийн буудлд ирээд 131 дугаарын автобус хаана явж байна гэсэн чинь диспетчер бүсгүй анхаарч харснаа та яах нь билээ гэж лавлав. Би учир байдлаа хэлтэл 20 минутын дараа ирнэ гэв. Энэ зур тэнд байсан хүмүүст цүнхээ мартсан тухайга ярихад зарим нь эдтэй манайхан чинь горьгоо болсон шүү дээ. Ер нь автобусанд гэгдсэн эд юм эргэн олдно гэдэг чи юу л бол доо нэг хүүхдийн өрөөсөн гутал бойтгол автобусанд харагдсан штэ гэд байсан гинэ. За. Тэгээ ер нь тэгээд хайсан зүйлийг бүхэл халаасанд байсан зүйлээ алдахыг алиг дэрхүү гэж байлцгааж өгнө. За. Хүлээж байсан автобус маань хоёрхан дагуу ирлээ. Би урд хаалгаар нь орж наа чин хар цүнх орхичуу гэтэл жолооч залуу нэмсгэлэн цүнх орхисон байна гэд нэг эрэгтэй хүүхэд өгсөн гэв. Та дотохын үзээрэй гэд миний цүнхийг гаргаж өглөө. Хэддгүү сургуулийн хэн гэдэг хүүхэд юм бол гэж асуухад жолооч би мэдсэнгүй шүү 7-8 дугаар ангийн болтой хүүхэд байсан гэв. Би тэр жолоочд баярлж талархснаа илэрхийлээд буулаа. Энэ тухай эвлүүлж ядан хэдэн үг бичиж буй маань гол нь хүний хорвоод муугаас сайн илүү олон байдаг юм байна шүү гэдгийг хэлэх гэсэн санаа юм а. Бид чинь бие биенээ хардсаар муусаар хүн чанараа алдсаар байх уу? Үгүй та минь хүн хүнийхээ хүчинд загас усныхаа хүчинд гэдгсэн хүн хүндээ итгэж бас бие биенээ баярлуулж явъя. Надад тусуусан тэр хүү хэн болоо нэр хаягийг мэдэж чадсангүй шатаагүй ч өгөөмөр тусцсан сэтгэлтэй хүү чамд баярснаа сонины хуудасаар дамжуулан сайн сайхныг өрөөд дэвшүүлье. Сүхбаатар дүүргийн 29 дугаар хорооны иргэн иш Сүхбаатар гинэ. Энэ чинь 92 он гэж эвгүй штэ. Тий, харин тий. Одоо энэ ч гэсэн ингээд 92 оны 1 сарын 18. Тийм ээ. Эд амар байсан. Тэр энэ сайхан гэрэлтэй мэдээ бас байна. Тийм л юм байна. Харин тий. Тий. Ааха. Ба тэгсэн чинь энэ сүүдэр гэсэн чинь 3 чаас дээр юм чигээд тууштай газрын үүдэнд дал иргэн насны эмгэн бүгдийн сууж нэг гол гууж исэн юм байна л да. За. Тэгсэн чинь тэр гол гуугаас сууж 10 урдаа хийгээд тавьсан юу нас нь шүүрээ цухтаасан тухай ээж гарсан лээ. Ааха. Өөрөмчс дээрэмч гэх чинь энэ буюу ийм бузар эргэтэн илчилгэсэн дэндэн гэхэд дэг жаяга алдчихээ гэсэн нэг юм гарсан байна. За. Тэгээ нийслэлийн амьдрал өнөөдөр л хот юм болж л байж дээ. Одоо жишээ нь за энэ цагдаагийн энэ юуны 92 оны 1 сарын 18-ны цагдаагийн өөрийнх нь цагдаагийн газрын тэр нүгэл боён гэдэг юм дээр нэг бүтэн нэг нүүр шууд хар цагааны дэнс гэдэг болон 6 сарын 25-ны дугаар нь зүгээр ингээд хүчингийн хэрэг бичдэг гэсэн юм. 4 5 тийм үү? Шууд ингээд бичдэг. Одоо энэ хүчин зах зээл гэдэг гарчтэй. Тэгээд хүчиндүүлсэнтэй гомдолтой. Аятайхан ч тэгүүлчихгүй маяглаад л 3 гартай хүчинтэгч 2 цагийн дийнчин зах зээлд хүчин гэдэг ингээд гарсан хүчингийн гэмтрэгүүдээ. Тийөө шууд уу. Тий тэг ингээд аятайхан ч тэгүүлчихгүй маяглаад идэр. Бидний чинь радиод байхад ингээд хэрэг яриулах гэдэг ингэхээр болохгүй гэд ярьдгүй шүү дээ. Цагдаа нар чинь дэлгэж ярьж болохгүй. Энэ дэр ч бүр яг ингээд бүр ингээд яг дэлгэрэнгүй. Ингээд бүр ингээд ганц хэрэг биш. Бүр ингээд дагнаад ингээд хүчингийн хэрэгүүдийг ийм хүчингийн хэрэг гарч игээд зүгээр мэдээ биш. Яаж хүчинцсэн, яасан юу болсон гэх бүр. За. Баалтгийн байна тий. Ийм байсан юм байна. За. Худалдаж явна гинэ. За энэ 92 оны дугаар нийслэлийн сонин мэдээ. За. Тус нэгдэл 1 кг-ыг нь 35 төгрөгөөр тэмээний зогдор авна. Тээврийн зардал хариуцахгүй. За. Жижигхан халбаг 20 ширхэг сэрэ 20 ширхэг мөн сэрээс байвал худалдаж авнаа гэж биш.
За компьютерийн хуурцаг худалдаж авна. Компьютерийн хуурцаг гэж юу ярьж байгаа юм бол? Компьютерийн хуурцаг компьютерийн хуурцаг гэдэг нь одоо нөгөө би бол нөгөө floppy байсан шүү дээ анх. Тийм аа. Floppy дискийг баха. Тийм ээ. Тий, хуурцаг гэж монголчлоод. Компьютерийн хуурцаг гэвэл floppy disk л баг. За энэ гэж эсэн чихэр наран цэцгийн тос ланолийн тохиролцооны үнээр бэлэн мөнгөөр худалдаж авна. Зуучлах удас гинэ бас. За солино гэн. Өрмийн улсад үйлдвэрлэсэн 3 м урт 1 м 90 см өндөртэй 3 секстэй дунд нь шилтэй гүн хөрөн өнгөтэй үзэмж сайтай байдлуулахад хялбар ханийн тавилгыг хайлаас чингэлтэй дам дэржээд өвлийн сайн байшинтай хашаагаар солино гэн. Юуг солино? Хараа ингэж штэ. Хараа 3 секстэй дунд нь шилтэй гүн хөрөн өнгөтэй үзэмж сайтай байдлуулахад хялбар тавилгыг хайлаас дам дэржээд шингэлтэй өвлийн сайн хашаа байшингаар солино гэн. Яа энд бас бадрангуй нөхөр үгүй юу? Яа. Тэр нь тийм үедээ тавилга юм уу? Гэхдээ ер нь тавилга байлаа тэр үчид амар өссөн шүү дээ тийм үү? Бас бадрангуй дээ. За 24 хурлын 5 давхрын байрны 1 давхрын 3 өрөө хотын төвд 10 дугаар хурлаас 2-оос дээш давхар 2 өрөө сууцаар солино гэн. За 4-р хорлын утастай 2 өрөө сууцыг 3 5 10 12 дугаар 13 дугаар хорлолд 2 3 өрөө сууцаар солино гэн. Өрөө хөслүүлнэ гэж бас байна. За дор дурсан хүмүүсийг хаяг өргөдүүлсэн. За Монгол нохой нийгэмлэг юу гэж байна? Үзэсгэлэн худалдаа Монгол нохой нийгэмлэг Монгол нохой нийгэмлэг. Энэ одоо байдаг л бах та тий. Одоо байхгүй хөө. Монгол нохой нийгэмлэг гэдэг. Энэ тэр өргөний улсад үйлдвэрлэсэн мэблэр яа бас шууд тэр үедээ тэгэл зүгээр дам даржаагийн хашаа өвлийн хашаа башин тийм л үнцэн нэг үл байж. Харин тийм басаа тий. Одоо бол ална үстэй. Тийм бай. Энэ юуны цагдаагийн газрын хэвлэлтийн нүгэл буян гэдэг сонин ингэсэн бай. Сонирдуулга гээд 7 сарын 31-нд нүгэл буян сонин энэ оны эхний үйлрэлд цаасны хомсдлын ган гамшигт нэрвэгдэн дугаар алдсныг уншигч та юу сандах вэ? Бид цаасны гачаалаас арайхийн гарч уншигч танаа дутуу дугаараа өргөн барих гэтэл хэвлэх үйлдвэрийн боломжоо шалтгаалж идүүгээ хүрсэнд хүлцэл өчий. Энэ удаагийн 2 дугаарыг 1-р үйлрлийн дутууг нөхсөн хэрэг хэмээн хүлээн авбал бидний өр авлага багж атугай цайрах үе за нүгэл багсч буян арвч хултугай нүгэл буян сонины газар гинэ. За. Цаас нь олдохгүй. Цаас нь олдсон чинь хэвлэх үйлдвэр нь юу байхгүй юм уу да. За энэ хараа нийслэлийн солон бичиг цэнгэр дэлгэцнэ гэдэг. Би хуучны нэг юу нэг телевизэн програм унших айгуу дуртай шүү дээ. За. Юу гарч ирсэн. 3 дугаар сарын 23-ны даваа гараг Улаанбаатар 10 дугаар сувгаар гэж шүү. За. Тий энэ өшөө нэг сувг ороод ирсэн байсан юм байна. 18 цагт Америкийн мэдээллийн хөтөлбөр энэ шууд англи хэл дээр гараад байдаг гэсэн. 20 цаг тэгээс 22 цаг хүртэл Canal France International хөтөлбөр гинэ. За одоо юугаач үздэг байсан. Орбита 3 өглөөний 7 цагаас 9 цаг 30 минут хүртэл өглөө нэвтрүүлэг Улаанбаатар экран системээр гинэ. Энэ чинь Азиасат систем, Азиасат тийм ээ. Тэгээд бас сонсч ирсэн юм байна. Тий, экран системээр гэж байна. Үүр чи ямар систем байдаг вэ эдгээр чинь? Тий. Ямар систем гэдэг лээ чи. Бас их сонио. Би эдгээр сайн ойлгодгүй юм. Экран систем гинэ. За. Тий. Мэдээ хөл бөмбөгийн тэмцээний дом нэп би бэлэг адилсалсан гүржийн телевизийн уран сайхны шинэ кино гинэ. Шинэ студ альцуу. За Монголынхаа үзье. Мегмар гараг 20 цаг 30 минутаас аав ээж би Дорногов аймгийн Алтан ширээ сумын малчин гэр бүлийн оролцсон гинэ. Гэр бүлийнхаа оролцсон гинэ. Эдгээр одоо энэ хүмүүстэй уулзах юмсан те. Тий. 21 цагаас цагийн өрд 21 цаг 30 минутаас яруу найргийн сүм Бавгийн лавг сүрэнгийн үр могоо домог дөөл гинэ. 21:55-аас цоорхоогоор гоолчилсан хүмүүс гинэ. Ховд аймгийн Булган суманд бөмж хөвчилсөн гинэ. За тэгэд 22 цаг 15 минутаас 23 цаг хүртэл видео дэлгэц Английн телевизийн хошин програм. Тэгэл боллоо. За. Видео дэлгэц. Тий. За
Хүүхдийн бүжгийн Тэлмэн хамтлагийн концерт гинэ. Тэлмэн хамтлаг гэж сонсч ирсэн үү? Үгүй. Тэлмэнгийн шалтлаг байсан юм байна. 1735 минутаас алга дарам газрын алт. Хүнсний ногоо тэр алах тухай. За. Энэ яс гоё юм. Камениус багш. Чехийн соёлын гэгэрүүлэгч хүн ухаантан зохиолч Ян Амос Каменскийн мэндэлсний 400 жилийн ой зориулсан нэвтрүүлэг гэж. 30 минут гарсан нэвтрүүлэг байна. Латиф хаан ийм бүр юу байна? Эхний нүүрэндээ нүгэл буй. Тий. Нүгэл буйн цагдаагийн юун дээрээ. Ардчил шинжлэлийг давлгаалуулсан нөхөд минь аз жаргалыг авчирлаа гэсэн чинь аливаа алив. Амьдрал урууга гульс доошилж атгах хомхойрол гүлс дээшиллээ. Хоосон амлалт хов хэрүүлээс чинь залхлаа. Ёо. Хориг цаазгүй дампуу задгаарлаас чинь дайжлаа яа. Хамаг хасгууд хоошоо хулжлаа гэж юу. Ээ. Хатан гертэ би очих гэж юу. Ёх. Доомбор минь. Нүнжиг жудаг хоёр алсалж холдоод нүгэл буян хоёр айлсаж буугаад гимгүү царайтай гीчэд хөлхөлдөөд гэр улс минь ундуй болчлоо. Доомбор минь гэд. Цагдаагийн тий ингээд цагдаагийн сонины яг нүүрэнд нь ийм Латиф хаан битсэн яг өөрийнх нь зурагтай нэг ийм өөрөө битсэн юм шиг доомбор минь гэд. Тий ийм юу байна? Адолф Гитлерийн 200 хүүхэд дэлхийн өнцөг бүрт өсөн төрнж байдаг гинэ. Яа, дээдсийн өрөөлөн гэдэг сонин дээр гарсан байна заа юу. Яа, хэдэн оны 1998 оны. Тэгээ дээдсийн өрөөлөн дээр гарсан байна. Адолф Гитлер саяхан болтол амьд байсан бөгөөд тэр садист, гомосексуалист гэж суурхаж жил байлаа. Саяхан нэмц үндэстэн гинэ. Эли Варшнах гэдэг эрдэмтэн Гитлерийн тухай тун сонирхолтой баримт гаргажээ. Тэр хүн сүүлийн 6 жилийн турш Гитлерийн үр хөврөлийг судалж байгаа цорын ганц хүн юм байна. Дайны үед энэ аваа дарангуулагчийн үр хөврөлийг авч олон зуун айр эмэгтэйчүүдэд суулгасан гин. Үүний үр дүнд Гитлерийн 200-аад хүүхэд дэлхийн өнцөг булан бүт өсөн төрнж байгаа гэдгийг Варшнах судлан тогтоожээ. Хэрвээ энэ үнэн бол дээрх хүүхдүүд өсөж буй 14 улс орноос дэлхийг донцголсон дугаар Гитлерүүд төрөн гарах нь нэ гинэ. Яа. Сүүгүр мэдээлэл орж их юм те. Яа. Энэ мэдээнүүдийг одоо тэр үед интернет байхгүй юм чи одоо гадны л юунуудаас авдаг гэсэн бат тий. Бас л сонирхолтой амьдарч ирсэн юм байна л да бид нар те. Ээлж хэдэн онд нас орсон юм чи мэдгүй. Нээсч сүлд нас орсон баха те. Монголын нэгэн зөнч Оросын холбооны улсын ерөнхийлөгч Борис Ельцин энэ онд нас орно гэж хэллээ гэдэг чинь 98 онд. 98 онд нас орсон байна уу гэнэ дараа шалгаад үзчих. Эн чи би нэг маш нэг ноцтой мэдээ олчоо тэгээд би тий. Одоо нэг юу ячаа тэгэхээр хоёулаа өнөөдөр юм бас юу өндөрж явах шиг байна да. Энэ ингэж байна. Оросоос ганц утагт гинэ. За. Тий. Оросын нутагт олон хоног сар тэнүүчлэн амьдарч илэг нэг дахтүсээ хүний газар тонн дээрэмдэж гидс цатгалан мөр бүтэн явсан тэднийг үзэн ядах сэтгэл арт түмний дунд байна. Оросд нуугдан бүгшиж эх орныхоо нэг нэр төрийг уландаа гიშгэж явсан залуучуудыг цагдаагийн ажилтнууд хүч хөдөлмөр гарган баривчилж ирлээ. Хэдэн он бэ нас шин? Энэ үү? 92 он. Яа. 92 он 11 сарын 23 гинэ. Тий. 97 он байсан шүү дээ. Тийм үү. Дээрэм тонуул хүчирхийлэл залилан мэхлэх гэмтэрэг үйлдсэн эсхийг шалгах шаардлагын үүднээс тэдгээр залуусыг шууд хорсон юм. Хориг төгсдийн заримтай ярилцсныг нийтэлж байна гэдэг. Зөө. Тий. За ийм байна, ийм хүмүүс. Энэ болт хитгуй чинь улсын их хурлын гишүүн байсан юм биш үү? Тийм шүү дээ. Нэр тийм байсан баг шүү. Тийм байна. Тэгсэн чинь улсын их хурлын гишүүн болт хитийн 2 сарын цалингийн туслах нь аваад цогтжээ гэсэн мэдээлэл. Тэцээ өрөөл. За. Ингэнэ. Монголын мафуудын уналт гэдэг ийм мэдээ Орос дээр гарсан гинэ. Бас мафтай байж. Московскоёг Комсомолец гэдэг сонины 92 оны 10 сарын 6-нд Оросын сонин дээр гарсан гинэ. Бид нар болохоор Баасан гарагт буюу 10 дугаар сарын 2-ны Москвагийн Ярославийн вокзал дээр сэргийлэхийн нэгэн операц явагдаж Орос нутаг дээр янз бүрийн бодлоонтой үйл тарьж явдаг
Монголын 16 иргэнийг баривчлаа. Төмөр замын сэргийлэхээс мэдгдснээр Монгол улсын дотоодыг хамгаалах албаны 90 сурвалжлагчид эдгээр луурчдынхаа мөрийг мөшгөж явсаар нэг их тэнэгэлцэлгүй Оросын нутагт ороод ирцгээжээ. Тэд Москвагийн 3 гол вокзал дээр дадсан ажлаа явуулж хэрэгтнүүдэд авлаж явна. Баривчлагчдын 8 нь их нутагтаа үйлдсэн янз бүрийн хэрэгт хулгай дээрэм гэх мэт 90 сурвалжлагдж байсан гин. Бусд нь одоогоор хууль шүүхийн өмнө тулгагдах зэм мэдэгдээгүйч наад туршлагатай 8 хамуудаасаа дутуугүй л бололтой. Москвагийн сэргийлэх өөртөө илүү ачаа намж толгоогоо зовоож байснаас өөрсдийнх нь хулгай хангалттай их учраас бөөнд нь Монголын мөрдөгч нарт өгч ясалахтаа дуртай байна гэж Оросд бичсэн гинэ. Оросын сан тэр ингэж ицсэн байна гинэ. Комсомольская юу нэ? Комсомольская тийм Московская комсомолец. Московская комсомолец гэдэг сонин дээр Оросын Монголын мафиотын уналт гэдэг нэртэй ийм бүр ийм жижиг мэдээ нийтлэгдсэн байна гинэ. Тийм. Тэгэхээр тэгэхэд энэ монголчуудыгаа дээрэмддэг Монгол ийм бүлэг нөртүүд юм байна. Тийм, монголчуудыгаа дээрэмддэг. Тийм байсан. За ингээд билээ цаг хугацаагаар аялж байгаа. За. Ирлээ. За 2026 онд нэг сарда эргээд ирлээ. За тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За баяртай. 90 оноор явсан чи чанга гоё шүү. Ер чаг бай. Амар бай те. Ер чаг бай. Тэ цаг хугацаагаар аялах гоё жим шиг, муухай жим шиг л юм байна. Харин тий. Гэтэ одоогийн цаг үе хамгийн сайхан юм байна. Ер нь хараа ингээд хуучнаа бид нар юу одоо тэр юу сонирхож ийсэн тийм ээ. Юу илүү үнцэнтэй тэр үед байсан. Одоо бол тэр үеийн тэр айхтар гоё зүйл бол бидэрт одоо бол ямар ч үнцэнгүй болчиход байгаа шүү дээ. Харин тий. Тийм ээ. Бидний одоо үнцэнтэй зүйл маань тэр үед ямар ч үнцэнгүй байсан. Магадгүй. Тийм байгаа үст. Тий, ер нь бол. Тийм байгаа. Тий. Одоо яаж шуудсан те. Тэгэхээр юм айгуу сонио. Тэгээд нэг юм ингээд яг ингээд байгаараа ингээд байгаа байхгүй. Тий, мөнхийн юм гэж байхгүй доо. Гэж байхгүй тийм ээ. Тий. Улс хүмүүсийн хандлага тийм ээ. Бүх юм ингээд өөрчлөгдөж шүү дээ. Тэгээ яг мөн чанар бол яг байна тийм. Магадгүй. Хүний мөн чанар бол яг ингээд тийм. Хичнээн юм тийм тэр 80-аад он 70-аад оны бүр 40-аад оны сонин номоос ч гэсэн тэр хүн чанар, мөс чанарын тэр зүйл сайн муу айл байж тэгэл цугалцаал байгаа. Тий, сайн муу айл матар дээр явдаг шүүмжил одоо ч хിവэрээ авч л байгаа сошиал дээр. Овч шүү дээ. Тий. Тэгэхээр бид нар айгүй хөгжилтэй хүмүүс шүү. Тэгээ гоё те. Бас л тий, энд ингээ нэг юм яг ингээд нөгөө юуны номын номны үнээр байх юм тий. Би энэ чинь орж ирэхээр яг 80 онд орж ирсэн. Тийм үү. Яг ингээ нэг харин тий номын хуудасны үнээр үнэртэй байх юм. Би тэгээд ингээд дахиад одоо 2026 он гадаач нь 2026 он болдог тий. Үздэг хүмүүст энэ үнэрийг ингээ мэдрүүлдэг болоод. Тий. Тэгээ гоё тий. За. За эргээд уулзъя. За эргээд зудлаа түр баяртай.